За сайн байцгаана уу. Apple event-ийг team-гүй эхлүүлэхээр эхлүүлсэн. Хамгийн ихэнд ярьсан зүйл нь болохоор AirPods Pro-гийн дараагийн завар буюу одоо 3 дахь үеийн AirPods Pro-г бол танилцуулсан байгаа. AirPods Pro 2-тай харьцуулахад Active Noise Cancellation 2 дахин сайн. За тэгээд анхны AirPods Pro-тай харьцуулахад бүр 4 дахин одоо сайн гэж хэлж ийсэн. За тэгээд энэ нь бол одоо дэлхийд дээр хамгийн сайн одоо Active Noise Cancel-тай чихвч юу гэдэг нь бол дурдж ийсэн. За энэ хүү чихвчнэр нэмэгдсэн гой зүйл нь юу гэхээр шууд тухайн үед ярьж байхдаа гадаад үний яриаг бол одоо орчуулад шууд одоо хүргэх юм байлээ. Тэр нь бол маш сайн гоё санагдсан. Энэ хүү AirPods Pro-г чихэнд илүү эвтэйхэн байлгахын тулд дахиад одоо маш олон 100,000-аас дээш хэрэглэгч нарт чихийг нь одоо судалж агаад бас хамгийн зөвхөд эвтэйхэн AirPods Pro болсон гэдгийг бол дурдж бол хэлж ийсэн. Heart rate sensing буюу одоо зүрхний цохилтыг бол одоо хэмждэг болсон байгаа. Дасгал хийж явах үед тэгээд энэ нь бол одоо ялтчгүй энэ хүү AirPods Pro-гийн хамгийн чухал одоо өөрчлөлтүүдийн нэг нь бол таарсан. Үнийн хувьд $249-аар бол худалдаалагдах юм байна. Цэцлэн захиалга нэг одоо эхлээд за тэгээд дэлгүүрүүд дээр болон гар дээр бэлэн ирэх хугацаанд болохоор 9 сарын 19 буюу дараагийн 5 дахь өдөр бол одоо ингэж гарнаа. Apple Watch ярихаа өмнө болохоор яг ямар одоо амиа аварсан тохиолдлуудыг бол Apple-ийн зүгээс бол дурдж бол эхэлсэн. За тэгээд хамгийн ихэнд ярьсан завгар маань Apple Watch Series 11 бол танилцуулагдаж бол эхэлсэн. Өмнөх Series 10-тайгаа харьцуулахад зурагдахгүй байх шин чанар нь өмнөхөөсөө 2 дахин сайн. За тэгээд сүлжээний технологиуд 5G орж ирсэн. 5G дэмжих боломжтой одоо сүлжээний өөрийн телефоны компаниудыг бол дурдсан байгаа. Шинэ цаг танилцуулах тутамд ингээд шинэ одоо цагийнхаа нүрийг бол танилцуулдаг ийм зургууд бол гарах юм байлээ. За тэгээд яг бас нэг чухал эрүүл мэндийн үзүүлэлт нь юу байсан бэ гэхээр hypertension буюу одоо цусан дахь даралтны хэмжээг бас ингэж бас одоо мэдэрдэг болсон байх нэ. Тэгээд тэрнээс гадна унтжах та яг гүн нойр яг хэр авж ийн гэх мэтчлээ нойртой холбоотой нарийн зүйлсүүдийг бас статистик маягаар бас цагийн дээрээс харж болно гэдгийг нь бол дурдж ирсэн. За тэгээд батарейнууд болохоор 24 цаг хүртэл бүтэн нэг өдрийг бол даана гэдгийг нь бол дурдж ирсэн. Хөнгөн цагаан материалтай нь 4 өнгөний сонголттой гараад титан материалтай болохоор 3 өнгөний сонголттой бол гарч байгаа юм байлээ. За тэгээд Nike болон Hermes брэндүүд дээр нь бол тус бүрчлэн бол ингэж бол гарч байгаа юм байна. Дараагийн танилцуулсан зүйл маань болохоор Apple Watch AC3-ыг бол танилцуулж бол эхэлсэн. За энэ хүү цагийн дээр хамгийн ихэнд дурдсан аяг онцлог зүйл маань болохоор always on display буюу одоо байнга хасаалттай байдаг энэ хүү дэлгэцийн технологи орж ирж байгаа маань. За тэгээд өөр дээр бас ингээ спикертэй ингээ болж байгаа. Тэгээд бас илүү хурдан цэнгэлдэг болж байгаа. Тэгээд энэ болохоор өмнөхөөсөө бүр 2 дахин хурдан цэнгэлдэг бол дурдж ийсэн. Ерөөсө 15 минут цэнэглэл 8 цагийн батарейг бол авна гэдгийг бол хэлж ийсэн. Хөнгөн цагаан материалтай ингээ 2 өнгөний сонголттойгоор ингээ гарч байгаа юм байна. Дөрөвдөг танилцуулсан бүтээгдэхүүн нь болохоор Apple Watch Ultra 3 гэдэг загварыг бол танилцуулж бол эхэлсэн. За энэхүү загвар дээр онцлог дурсан зүйл нь юу вэ гэхээр дэлгэцнийх нь хэмжээ томорж байгаа. Гэхдээ ерөнхий их бие нь бол хэвэндээ бол одоо үлдэж байгаа гэсэн зүйлийг хэлсэн. За тэгээд батарейны болохоор бүр 42 цаг хүртэл одоо барина. За тэгээд өөр дээр нь бас зориулсан шинэ цагны нүр гарч байгаа. Гэт ер нь бол маш товчхон бол одоо Apple Watch Ultra 3 бол танилцуулагдаад бол дуурсан. За үнийн үед гэвэл Apple Watch AC 3 болохоор $299, Apple Watch Series 11 $399. За тэгээд Apple Watch Ultra 3 болохоор $799 худалдаалагдаж бол эхэлнэ. Урьдчилсан захиалгыг бол одоо өнөөдөр за тэгээд дэлгүүрүүдээр болон гаргыг бэлгэрэх хугацаанд болохоор 9 сарын 19 гэж бол одоо хэлсэн байгаа. Apple Watch-уудыг танилцуулж дууссаны дараа iPhone-ы гошууд эхэлсэн. Хамгийн эхлээд бол энгийн iPhone 17-г л танилцуулж эхэлсэн байгаа. За ер нь бол 5 өнгөний сонголттой гарч байгаа. Lavender гэдгийг чернэлийн ганд өнгийг нэлж байгаа юм билээ. За тэгээд тэр ногоон болохоор Sage, за тэгээд цэнхэр нь болохоор Mist Blue. За тэгээд нөгөө хар цагааныг нь бол зөвөр яг white and black гэж бол нэрлэж байгаа юм байлээ. За тэгээд дэлгэцний хувьд бол одоо 6.1-ээс томсоод энгийн 17 маань 6.3 инчийн дэлгэцтэй болж байгаа маань. Ингэж нэг эцэст нь 4 жил хүлээгдсэний эцэст ингээд ProMotion display одоо эцэст нь энгийн загвар дээр ингээд бол орж ирж байна. Тэгээд always on display яг хасаалттай байх үед одоо 120 Гц-ийн маань утга маань болохоор 1 Гц хүртэл мэдээж хэрэг буурж байгаа. Гадаа орчинд уцаа ашиглаж байгаад хамгийн дээдэлтэй дэлгэцнийхэн тодорхой утга маань 3000 нийт сүрж байгаа. Ceramic Shield маань одоо сайжраад Ceramic Shield 2 ингээд одоо энэ хүү утас дээр маань орж ирж байгаа маань. За тэгээд өмнөхтэйгөө харьцуулахад зурагтахаас хийлсэн чанар маань 3 дахин илүү сайжирж байгаа маань. За тэгээд чипний хувьд A19 чиптэйгээр бол ингээд орж ирж байна. Одоо Neural Engine дээр маань 16 core, за тэгээд CPU хэсэг маань 6 core, за тэгээд 2-ны үн цэврийг үүсгэх нь 4 нь болохоор power efficiency буюу одоо энерги одоо зарцуулалтыг одоо сайжруулах үүднээс ажиллах 4 core нь хуваагдчих байрлах нэ. За CPU хэсгийг болохоор 5 core-той өмнөх загваруудтай харьцуулах юм бол одоо жишээ нь энгийн iPhone 16-тай харьцуулах юм бол 20% хурдан. За тэгээд бүр iPhone 13-тай харьцуулахад бол бүр 2 дахин хурдан гэж бол одоо статистик бол гарч ирсэн. За ердөөсөө ингээд 1 жилийн өмнөх iPhone 16-тай харьцуулахад одоо видео үзэхэд одоо 8 цаг илүү болно гэдээ бол одоо батарей бол үзүүлнэ гэж байгаа. Энэ болохоор ProMotion дэлгэцийн тусламжтайгаар иймэрхүү одоо цагны илүү үзүүлэлт бол гарч ирсэн. За тэгээд яг хурдан цэнэглэх горимн дээр цоошин зүйл нь юу орж ирсэн бэ гэхээр 20 минутын цэнэглэл 50% бол дүүрэгдэг болсон байна. Өмнө нь бол ерөөсө 30 минутын 50% та гэдэг статистик Apple сайтууд дээр явдаг байсан бол одоо ингээд iPhone 17 маань
20 минутанд 50% үргэх нэ. Энэхүү яг камер маань хоёулаа 48 мегапикселийн камеруудыг бол ингээд авч байгаа юм байна. Тэр нь бол одоо маш одоо тата мэдээ. Доотлих нь одоо камер маань болохоор телефото үрэг гүйцэтгээд дээдлэгийн камер болохоор нэмэлтээрс ингээ макро үрэг ингээ гүйцэтгэж бол ингээд зураг дарах юм байна. За тэгээ шинэ танилцуулсан яг энэхүү урт талын камер дээрх зүйл маань юу гэхээр center stage front camera буюу одоо ингээд селфи дарж илаа гэж бодоход өөр дэм дөрвөн гормоор ингээд даржуулах юм байна. Энэнийг юу гэсэн үг гэхээр заавал одоо уцаа ингээд босоо барилдаагаараа хэвтэй барил руу ингээд заавал уцаа байрлуулах биш. Одоо center stage камерны тусламжтайгаар заавал тэгэхгүйгээр одоо өргөн үнцгийн камер руу ингээд шилжиж бол дарах юм билэ. Тэгээ бас нэг өөр ухаалаг зүйл нь юу байсан бэ гэхээр өөр хүмүүс ч юм уу найзууд ч юм уу яг одоо камерны үнцгэнд ороод ирвэл автоматар ингээд химэл оюухаа маань ажиллаад ингээд яг үнцгийг таруулаад ингээд шууд ингээд өөрчлөлт бол явчих юм билэ. Тэгээ бас нэг өөр нэмэлтээр бас гоё зүйл байсан нь урт талын камер маань дүрс тогтворжуулагчтай болсон учраас ингээд одоо гүйж байгаа тохиолдолд одоо ингээд камераас ихсэрж байгаа тохиолдолд бас ингээд тогтворжуулж өгөх нь бас маш гоё санагдсан. За тэгээд энгийн iPhone 17 маань эдгээр өөрчлөлтүүд ингээд өөртөө ингээд шингээсэн байх нэ. Энгийн iPhone 17 ярьсны дараа iPhone Air гэдэг загвар гарсан байгаа. За тэгтээ нэршил нь бол ерөөсөө 17 Air биш, зүгээр iPhone Air гэж бол явж байгаа юм билэ. Тэгээд энэ бол одоо бүх цагийн түүхэнд гарсан хамгийн нэмгхэн iPhone болж байгаа учраас iPhone Air гэж бол нэрлсэн. За тэгээд нэмгэнийх нь 5.6 мм юм байна. За тэгээд бидний хамгийн сүүлд гарсан iPad Pro-гийн маш нэмгэн загвартай харьцуулж яг тоог нь харсан чинь тэр бол 5.1. За тэгээд iPhone 6 болохоор бүр 6.9 мм-тэй юм байна. Тэгээд ямар ч байсан хамгийн нэмгэн гарсан iPhone гэхдээ хамгийн нэмгэн гарсан Apple-ийн бүтээгдэхүүн болж чадаагүй. Гэхдээ ямар ч байсан маш нэмгэн бол одоо ингээд загварлан ингээд гарлаа. За тэгээд дэлгэсний маань хэмжээ нь бол бүр 6.5. Тэр нь бол одоо маш гайхалтай. Тэгээд ProMotion дэлгэцтэй all-weather display байгаа. Арт талдаа ингээд хамгийн анх удаа керамик шилдээр хамгаалж байгаа iPhone ингээд болж байгаа юм байлээ. Тэгээд хамгийн бат бөх чин чанартай iPhone шүү гэдгийг нь бол давхруулж ирсэн. Дөрвөн өнгөний сонголттой гарах юм байлээ. Хар өнгийг нь болохоор Space Black, за цагаан өнгийг нь болохоор Cloud White, за тэгээд тэр алтан шагаал өнгийг нь болохоор Light Gold, за тэгээд энэ одоо бүдэг цэнхэр үеийн болохоор Sky Blue гэдэг нэршлэр нэрлэж байгаа юм байна. Чипний үед болохоор энгийн A19 чипийг биш A19 Pro чипийг бол авсан байгаа. Энгийн 17-тай харьцуулахад арай даваа талтай гэсэн үг. За CPU-ийн болохоор 6 кортой, 2 кор нь үнцэн үргээ гүйцэтгэн, 4 кор нь болохоор энерги одоо зарцуулалтын горимд шилжиж одоо power efficiency гэдэг талаасаа үргэлжлэл гүйцэтгэх нэ. CPU-ийн болохоор 5 кортой. За тэгээ нэмэлтээр Neural Accelerator гэдэг одоо A18 Pro чипийн одоо нейрал үзүүлэлтийг бүр 3 дахин тулгасантай хэмжээний сайн бол одоо үзүүлэлтийг бол тэнцүү бол үзүүлнэ гэсэн тэр нь бол одоо маш гоё бас санагдсан. Өөр нэмэлтээр цоошин чип орж ирсэн юу гэхээр N1 чип орж ирсэн. Энэ ямар ч уртай чип бэ гэхээр Wi-Fi, Bluetooth, Ethernet оролтнуудад одоо дэмжлэг үзүүлэх зорилттой Apple-ийн тусгаалan бүтээсэн бас ийм өөр цоошин одоо серийн чип маань Air дээр маань ингээд одоо орж ирж байгаа юм байна. Өмнөх iPhone 16e загвар дээр бас C1 чип буюу тата талтай сүлжээ талтай C1 чип орж ирж исэн бол одоо энэхүү iPhone Air загвар дээр C1X гээд өмнөх тэр одоо C чипээс 2 дахин бас үзүүлэлт цайтай юм чип маань одоо бас нэмэлтээр ингэж бол тавьж өгөгдсөн байх нэ. Камерын хувьд болохоор ганцхан ширхэг камертай. Гэхдээ тэр ганцхан ширхэг камерыг нь голжуул болохгүй 48 мегапиксел болон 12 мегапикселийн телефото гээд одоо хооронд нь нийлүүлсэн юм одоо хоёрлсан юм өртлөө нэг одоо юм камер систем бол ингээд бол орж ирж байгаа. За урт талын камерны хувьд болохоор 18 мегапикселтэй саний дурдсанчлан center stage front camera дүрс тогтворжуулагч эдгээр маань бүгд ингээд багтаж өгсөн байх нэ. За тэгээд энэхүү Air загвар дээр болохоор аль талын камерыг нь бичихт бас нэг тийм шинэ функц бол тусгаалan бас ингээд орж ирж байгаа юм байна. eSIM тал дээрээс нь энэхүү iPhone Air загвар бас их онцгой болж байгаа юм билэ. Яагаад гэвэл зөвхөн eSIM хувилбар нь гарч байгаа. SIM-тэй хувилбар нь бол байхгүй. Дэлхийд даяар зөвхөн eSIM-тэй зарагдана. Тэр нь ямар даваа талтай вэ гэхээр SIM-ийн ингээд оролт байхгүй болж байгаа учраас илүү орон зайтай болж байгаа учраас илүү батарейны зай болно гэж орж ирж байгаа. Тэгээ аюулгүй байдал талаасаа бас хэрэглэх талаасаа илүү хялбар гэдгийг нь бол нэмэлтээр бол дурдж өгдөж ирсэн. Батарейны талаас нь бол бүтэн өдрөө бол даачна гэдгийг бол давхарлаж ирсэн. За тэгээ хэрэг үнэхээр илүү батарей шаарддаг гэвэл MagSafe соронзоор тогтоодог батарейг бас нэмэлтээр бол санал болгож бол хэлж ирсэн. За тэгээ кейсний хувьд болохоор ийм тунгалаг 1 мм-ээс нэмгэн хэмжээтэй юм кейс бол гарна. За тэгээ давхар юм хоёр дахь бас сонголтны юу гэхээр юм ирзэнээр ингэж бүрхсэн бас юм гоё бол кейс бол гарах юм билэ. Тэгээд энэ ирзэнтэй кейсэн дээр нэмээд юм оосор болгоод ингэ зүүчж болдог бас юм тийм шинэ аксессуар бол одоо өөр дээр нь байлгаж бол худалдаалгадж байгаа юм байна. За тэгээд хамгийн сүүлд танилцуулсан бүтээгдэхүүн маань болохоор мэдээж хэрэг iPhone 17-гийн Pro загварууд бол iPhone 17 Pro, iPhone 17 Pro Max-ыг бол танилцуулсан. Хамгийн ихэнд одоо танилцуулах дээр чухал дурдсан зүйл нь юу байсан бэ гэхээр vapor chamber буюу энэхүү одоо утасны доторх хөргөлтийн системийн тусалцаа үзүүлэхийн нэг одоо хавтан танилцуулсан байгаа. Чипний үед мэдээж хэрэг A19 Pro чиптэй, Spoon одоо 6 кортой, Spoon болохоор
5 биш 6 кортой. iPhone Air-тэйгээ харьцуулахад бүх орн нэгээр бол одоо илүү гэсэн үг юм байна. Мөн адил iPhone Air-тэй адилхан ард талаасаа бас Ceramic Shield 2 гэдэг хатангаар одоо ингээд ард талаасаа бас давхар ингээд хамгаалж байгаа юм байлээ. SIM-тэй хувилбар нь болохоор батарей арай жижигхэн. За тэгээд eSIM-тэй хувилбар нь батарей нь илүү том гэдгийг бол давхар одоо ингээд тодорхойг харуулж бол дурдж ирсэн. За тэгээд ингээд анх удаага гурвалсан камер систем манд гуруулдаа ингээд 48 мегапиксел ингээд болж байгаа юм байна. За тэгээд урд талынхын камер мэдээж хэрэг 18 мегапиксел, ард талын камераараа 8x хүртэл ингээд бол татах юм байлээ. Тэгээд энэхүү 17 Pro-гийн загварууд дээр цоошин төрлийн кейс орж байгаа гэж байгаа нь юу гэхээр Tech Woven case гэдэг энэхүү бас цоошин төрлийн кейс ингээд орж ирж байгаа юм байна. Мэдээж хэрэг тунгалаг кейс байгаа, силикон кейсүүд байгаа. За тэгээд саяны дурдсанчлал нэг осор болгоод ашиглаж болох тэр аксессуарыг бас ингээд энэхүү 17 Pro-гийн кейс дээрээ давхар ингээд ашиглаж ингээд болох юм байна. Үүний хувьд болохоор ингийн iPhone 17 маань $799, за тэгээд iPhone Air загвар маань $999, за тэгээд iPhone 17 Pro болохоор $1099, тэгээд 17 Pro Max маань $1199 гээд бүгд доотлохын тогтоомж нь $256. Тэгээд ийм мөнгөний сонголттой гарч байгаа юм байна. За тэгээд зөвхөн iPhone 17 Pro Max дээр 2 терабайтны сонголт бол ингээд орж ирж байгаа юм байна. За тэгээд энэ жилийн яг iPhone-ы жагсаалтыг iPhone 16, iPhone 16e, за тэгээд iPhone 17, iPhone Air, iPhone 17 Pro Max гэдэг загварууд бол ингээд бүрдүүлж байгаа юм байна. Үргэлжлэн захиалга маань 5 дахь өдрөөс эхлэе. За тэгээд дэлгүүрүүд дээр болон гар дээр ирэх хугацаа нь болохоор 9 сарын 19 гэж хэлсэн. За тэгээд тарифын асуудлаас болоод iPhone-ы маань энэ жилээс эхлээд ингээд $100-оор бол ингээд үнэтэй гарч ийн. Тэгээд 17 Pro загвар маань ингээд $999 биш $1099 боллоо. iPhone Air загвар маань $899 биш ингээд $999 гарч ийн гэж бол миний хувьд бол харж байна. Тэгээд энэхүү үнэс асуудал дээр бол харамсалтай байна. За тэгээд ивентийн төгсгөлийг Tim Cook бол хийдгээрээ гээд энэхүү ивент маань л ингээд дууссан байгаа. За тэгээд 7 хоногийн дараа хэдвлээ iOS 26-гийн албан ёсны үйлдвэрлэлийн системийн цацагдах бичлэгээр бол одоо уулзцгаая.